За. Ихний бичлэг. Юу вэ? Тэгэхгүй бид амар дагаад стресстэй. Аялал эхэллээ. Cheers. Хүн нь авахгүй нүгөө. Эндээсээ баг авсан дээр юм шүү дээ. За амарчлаасаа. Ливерпул Анфилд талбайгаа намруулна. Талбай бат. Онгоц нисгээд идэх. Буяа наваг. Баг 10 минутын дараа онгоц нислээ шүү дээ. Яас үгүй. Тэлэгдээ. Чумдчих. Оо яг гоё арга. Вау. Nice. Окей. Тэгье. Амар дэше таш явах юм те. Саямслээс нисэдэ те өгшөө. Юу ч гэсэн нисэти те. Тэгж байгаа учрыг нь олон да те. Та бүр бүхэл өдөө 280 хүнтэй онгоцны хамгийн сүүлийн дөрөв бачка болж авах юм а те. Бас жоо яармар биш нэ та. За бас тэгнэ. Мобыг уцтай гараа. Төрүүлж алхмаар. Тэгмэр энэ жоон төрүүл. Нэр үндийн баталгаа ирсэн. Окей. Тгий өгшөө. Хөгжил дэвшилт хамттай юм уу? Төрүүлж алах юм уу? Юу болж байгаа? Одоо очиж байгаа хувцас болсон шүү. Ядаж нэг giga дата авсан юм уу? Тэгээ төрүүлж алхаад. Хөгжил дэвшилт хамттайгаараа буцаалт моцаалт нэг 5% байна уу? Байхгүй юу? Ямар юм бэ нэрээ? 15-аас таны зодсон авах юм. Ламятар нэснэ. Самано. Баярлаа. Яаж өгч байгаа. Би над санагдаж байгаа. Мэдээж өөстэй. Дотоод юу өөдтэй бүр байгаа гэсэн. Баярлаа. Голомтойхондоо баярлаа гэж. Хоёртой паста, термал 2 дээр 3 лонж байт юм байна. Үнгүү. Сайхан лонжд орчихлоо. Бичлэг үлээж хатан амарчээ. Ladies and gentlemen, we are requesting passengers booked on Air Astana to Astana. Please proceed to your gate D7. Лонж. Паспорт. Термал 2 дээр шүүгч. Үнгүү. Хоёртой паста үнгүү. За сайн бацхан уу. Өө сайн байна. Наа видеон дээр нэм 21 гэж хэлсэн. Энэ мөнгө өгөөгүй Энэ бичлэг биш үү? Эхэлснээсээ хойш л хоёр арих дарстай бичлэг хийлээ. Ирэх хаа мөнгө өгөөгүй шүү. Энэ бүлүүр дээр. За яцгаа. Франкфуртоос Лондон гарах. тэгсэн нэг явна. Гайгот жижиг гавц. Стивена. Тоштой те. За Лондонд газарлаа гэж. Thank you. Лондон сэрүүхэн баам шүү дээ. Тийм үү? Гэтэ сэрүүхэн биш дээ. За яаж явж ирв? Гайгүй. Богинохнээс л гоё юм бэ те? Тийм ээ. Нислэгч бас. Үүсэн дээр бүр шисээр угаад ирлээ. Nice. Яа, одоо энэ чи хэдүүлээ чинь чек-ин хийн. Ачаага аавна. Гэдэм сайхан газар ирж байгаа баха. Just be seen.
Лондон. За Лондонд ирчлээ өгшөө. Ядарч ирвэ үгүй. Одоо яа да яа. Дээрэс нь хавч юм уу? Зэ. Одоо аэропортоос гараад автобусны буудлын руу явна. Тэгээд дахиад цаашаага 10 цаг автобусаар Шотланд явна шүү дээ. За Лондонд явж ин да. Одоо ч хайж байгаа гэхлээр хаашаа Шотланд явах автобусныхаа зогсоол руу явж ин да. Нараа их тасч аваад. Манай Лондонгийн нараа их. Бичлэг хийдэг мэдгүй н орц сууд ш. Би их чих хажсан. энэ ажилгүй юм яг гэж урд цоолгосон. Яа ингээд Хамгийн ажилгүй урдаас цоолгосон. за Лондонд ирсэн. Одоо ийм өдрөө. Одоо энэ чинээс автобусанд суугаад 10 цаг шинжэнгээ яваад өглөө 2-т Шотландын Эдинбург дээр буугаад аялал ерөнхийдөө тэндээс эхэлнэ. Бид энэ Лондонд ачаануудаа үлдээгээд, шимдаануудаа үлдээгээд бүгд үүргэрч үрээд явж байгаа. 4 хоног үүргэрчтэй аялал хийнэ. Гол шимдаан тийшээ чирж явах ба. Гэвч энэ ачаануудаа бүгд үлдээгээд ганц нэг солих хугацаа аваад яа тэндээс автобуснаас унда. Ерөнхийдөө Монголоос өглөө 9 цагт гарсан. Тэг чи одоо баг хэдэн цаг явчихсан бэ? 15-6 цаг явчихсан байна. Одоо дахиад 10 цаг. Унтахгүй хэвчээ шүү дээ. Сэрүүхэн байх шүү. Лондон сэрүүхэн бай. Хамаг байдаг хувцснуудаа давхарласан. Өмссөн. Тэгэл өөрөвчөө өрөөд явчих да гэж бодчих да. Гэтэ гоё юм аа. Сайхан байна. За, Лондонгийн эхний пив. Cheers. Аялал янзын байх гэдэг байна шүү. Автобус үлэмгээ хоол идэх пив. Ямар амтгүй нэг одоо. Энэ нөгөө Английн эхний хоол ирсэн. Эл пай шүү дээ. Бүр ялон дотор ингээд үхрэмх стейк. Ийм сайхан хоолнууд байна. Лондонгийн жижиг стейшн дотор паб. За шөнийн 2 цаг болж байна. Ядарч явна уу миний нэ? үгүй ээ шаач. Гоё явж байна. Одоо яг Шотланд орох замынхаа талд нь орчлоо тий. 45%. Зүрээ. Бидний аялал байх. Ядам гэж яагаад. Зүрээ. Эхний өдөр тэгээд яах вэ? Жоо ширүүхэн буудчихлаа тий. Гэтэ яах вэ? Нийт аяллаа хамгийн аялал нь шүү дээ. Гадаа хүүтэн гэж бодоод байсан чинь янзын сайхан байна. Нэг тийм хүүтэн мүтэн юм бол ерөөс алга сайхан. Ногооноор байгаа юм шүү дээ, тий. Жижигхэн автомат шүү дээ. Би ерэн жоох сапирсан байна уу? Гайгүй шүү дээ. Гайгүй нөө. Тий. За одоо нэг төр амарч аваад одоо нэг 3 цаг 4 цаг орчим явчихад орчин дөө гэж. Улаанбаатараас гараад ерөнхийдөө шүү дээ тий. Нэг 30 орчим цаг явцсан уу. Тэгээд Шотландын нийслэл Эдинбург ирж байгаа хэрэг тий. Энэ эрийг ерөөс авч хаймаар байгаа тий. За Эдинбургт ирсэн биш шүү дээ. Өглөө болж байна. 7 өнгөрж байна. Одоо нар мандах гэж байна.
Сая автобуснаас буусан. 10 цаг автобусанд явсан гэхэд мангар соглог буулаа шүү дээ бидэд. Яа, тэгтээ өстой үнэхээр гоё газар байна. Ангаагаал сая автобусны цонхоор ангаагаал буусан. Нямбатрага ярьсаар л явна. Энэ нэр боржор нь яагаад байгаа юм бэ наадах чи? Тасрах газар авах шиг байна да. Одоо нэг өглөөний цай олж уучаад тэгээд нэг ганц нэг үзэх газрууд байгаа. 10 цагаас бүгэлцэн газар байгаа. Өнөөдөр кастл үзнэ. Гоё ордон үзнэ. Вискиний музей орно. Өнөөдөр чи өөр юу бүгэлцэн байгаа лээ? Тэр хоёрыг бүгэлцэн байгаа тий. Оройн цайц дээр зодтолт. Өнөөдөр хоёрын бүгэлцэн байгаа. Маргааш өглөө юу бүгэлцэн байгаа штэ. Эдинбург, Шотландын гоё хөдөөгөр яваад Harry Potter-ын гоё спотууд дээр очино. Harry Potter-ын Steam Train дээр очино. Тэрийг бүгэлцэн байгаа. Тэр бас өглөө маргааш өглөө эрт бараг өдөржингөө хаашаа хөдөөрөө тийм аялал байгаа. Ямар ч лээсэ янз бүр явж шүү. Ямар ч гоё хот юм дээ тий. Навчурчаа харалтаа. Эдинбургийн намар. Эдинбург чих гэсэн шүү. Эдинбург гэдсэн чинь уушлаараа тийм юм байдгүй юм гинэ. Гэтэ ахт тэгэл монголоор Эдинбург гэдэг юм шүү дээ. Яа юм гоё газар наа. Одоо гоё газруудаар явж бичлэгийнэ. Энэ миний та. Яасан гэсэн гинэ? Орой унтгүйгээр хий гэж ярьсан гэсэн. Ямар бодлоо. Чи ядаж Google дээр жоохон түүхийг нь уншчих л та. Вау, энэ байшин барилга юм байна. Яа. Юу ч наач. Роберт Адам гэдэг архитектурын барьсан 1774 онд барьсан юм байна. Тэгээд энэ дараа нь 1788 онд 40 фитээр үргэлжлсэн гэж. Тэгээ энэ Wellington гişөг болохоор 1850 онд хийсэн юм байна. Энэ улсын мөрдөх ерөнхий газар гэж ойлгоод байна зү. Йоо, та нар энийг харалтаа. Nice. Харагдаж байгаа юу? Энэ харагдаж байгаа юу? Тасрах газар нь. Амар газар байна. Энд тэгээд ямар гоё өнгө мөнгөтэй болцсон юм энэ чулуун молон. Харта. Йоо. Бидэнд одоо жижиг нар хэрэгтэй байна. Нэрээ жоохон бүүдгэр үйлэрхэг байд юм биш үү? За ямар газар байна гүшөө? Амар уу? Анхны сэтгэл үнэхээр гоё яриад. Төгсөө тий. Йоо. Яд ийм хөшөө өдр ер нь амар ихтэй юм байна. Сая л баг зүгээр автобуснаас буугаал нэг 15 минут алхахад баг 3 шиг байна шүү. Йоо, энэ миний хараач тий.
Амар оо. National Gallery гэсэн чинь Music Hall Mall гэдэг. Яа энэ барилгууд нь гэхдээ нэр яатсан юм бэ гэх юм. Одоо энд дэвш хэдүүлээ. Тэр За тийм биш. тэр нөгөө хөшөөч юм байна. Тэгээ одоо хэдүүлээ энэ годомж руу ирэх гээд байгаа байхгүй юу? Энэ кастл нь. За. Нөгөө үзэх кастл чинь тий. Тэгээ энэ кастл хараа зөвхөн урдаас л дайсаад ирдэг. Энэ талаадаа ингэж байхгүй болчихсон. Хэдүүлээ энэ талаас нөхсөж өчгөө. Магадгүй уус энэгээр чинь юм яа. Энэ биш юм биш. Манай хүн айгуу романтик энэ тэнд одоо яах ч Яасан гэнэ? Хоёртныхаа ангийн ахныг хөргөж өгөх гээд. яа чанаа. Биднээс ингээд нилээн зузаан авцтай. Даарад байгаа байхгүй. Тэгсэн чи хүмүүс зүгээр ингээд ардаа. Зүгээр шорт бодолтой гүйж штт. Тэр бас яг Аимш. тэнцэн тавьсан диж Хэл нэг манай нэг найз өгшөө. тэр хадуур гараа. Энэ байшин картаа. Йоо. Яаж вэ? Хараа өгшөн дээр. Чад тэр малгаанд нь юу углаайцсан байна? Хюмгойн толгой дээр За энэ манай буяа яг Адам Смитийн хөшөөн дээр 12 3 жилийн өмнө яг ингээс нэг ганцаараа илж явахдаа зураг даруулж ирсэн гэсэн. Тэрийгэ хийж байна. Дараад нь гоё энэ зургийг нь эдит хийгээд хажууд нь тавина. Смит гоё энэ хоёр. Энэ тэгээд сонио юм байшингууд нь ингээд хальт харахлаар нэг ингээд шатаацсан юм шиг юм бас юм сонин хар бараа өнгөтэй чолоонууд нь тэгснэ зарим газараа бүр юм амар зис мисэн өнгө гарч ирж мэрцээ. Тасархаа. Гэтэ яг хэр гудамж нь хэр гарч байна? Араас чи машин гэж. Яг гой гарч шít. Энд нь ингээд тавих уу? Чи хөлөө ингээд тавьчихвал би ингээд тавьчих. Chat GPT дээрээс сууж байгаа Scottish breakfast эдий гэсэн чи хардаа амар нууцлагдмал нэг газар олсон. Тэгээ Scott гэдэг нөхрийн kitchen руу ирлээ. Тэгсэн чи энэ хардаа хэвээр төгсөн хөөрхөн өглөөний юу бэлдэж өгч байна биднээс. Дотор суух уу? Гадаа романтик юм биш үү? Ингийн террас чи энд байна уу? Ийм газар чинь террас гэдэг байгаа шүү дээ гэдэг шиг. Йоо цаана тэр хараа шүү дээ. Ордон байж байгаа харж байна. 45 40 зүгээр. Ямар юм уу? Үнэхээр төгс газар уу шүү гэж ийшээ ирж өглөөний цай маа ууцгаарай. Өглөөний цай нь болоод өстой. Амар очиртой газар нь бид хамгийн түрүүнд ирсэн бол даалгайг боллоо. Түүнээс битүү хүмүүс орж ирчихэж штеп. Брюссел годомж амар кастлах ахлах чинь да. Тэснэ одоо хардаа Scotch Whisky Experience гэдэг ийм вискиний мүзэр орж байгаа. Scotch Whisky шүү. Яасан? Яа, үнтэй жаа.
За энэ Scotch Tourist Bowl. Green гэж. Юу руу ороод ирв? Биш над вискигийн чи мөөгнөөс гаргаж авт юм уу? Айн дотор жоох үг түгээс нь ярьж өгөх юм билгүй тий. Scotch whiskey. It's made of 3 ingredients and only 3: water, barley, and yeast. In this room, we're going to learn about the first two. We're also going to see how whiskey truly is the spirit of Scotland. I am born from the storm. I begin life in the rains that fall across this land and fill its veins, coursing through burns and rivers, from a trickle to a About how you make single malt Scotch whiskey. Now, single means it comes from one distillery, and the malt is 100% barley. Every distillery here in Scotland has its own unique tweaks and quirks. It will have its own water source nearby, and then inside the distillery, it has its own unique copper skill shapes and size. Around us. It takes 4 to 5 years just to become qualified. It's a very traditional Scottish skill, so there's no we have here in Scotland. We have the Lowlands, Highlands, Speyside, Campbellton, and Islay. Now this matches this card I'm giving you, which is a scratch and sniff. Very careful not to overwhelm the blend. The entire point of a blend is that it is a harmonious blends and great whiskey to be. He was making them before any of us were alive. It's my very good. Яа гинэ манай хөргөчийг л харагдах юм. Йоо. Oh wow. Alright, all the way down. We got lots of things to look at. Dark, then maybe it was from a sherry cask where it's quite old. Now give it a swirl, because much like wine, whiskey has legs. So the faster and more legs there are, that's a lighter body. The slower and fewer legs, that's a heavy body. Now put your nose deep into it and take a really big smell. Cheers. Сланжева. Сланжева. Now all the whiskeys that we have tried today are in front of us. Our lowland is. Now this entire collection was started by this man, Mr. Clive Judd. Cheers. Бид эдийн дараагийн аялал арай болоог байгаа юу? Арай болоо. Тэгэхээр та нар яа гинэ одоо энд? Яа би энэ? Одоо би ойлгоцсон. Одоо би лимонтой, утаатай, хинстэй би бүгдийг нь ойлгосон. Ойлгосон уу? За. Одоо энэс өөр юм бодохгүй хоо. За. Энэ вискинээс амсч үзье. Энэ гэхдээ өстой харж байгаагүй виски шүү. Том уусан гоё тий. Энд тэгээд ингээд бүх төрлийн вискинээс ууж болт юм байна. Мэрлэг болоо. Өсөрччээ. Видеодын кастл төрн кастлынхаа үүднээс юм болов гэсэн чинь биш вэ. Meeting point нь нэлийн доор байдаг болж таарад тэнцэнээс гайдтайгаа уулзаад тэгээд дээшээ кастл руугаа тайлбартаа явах юм байна. Гайдтай. Цагаасаа жоохон хоцорчлоо. Амтлаас гайдтайгаа уулзчих хэрэгтэй байна. Зоочт амар их болцсон 12 цаг болсон чинь. Нөгөө хов хоосон байсан бодомч чи битүү. Яасан гинэ өгшөө. Гацсан гайд тогтоод өсний өнгө хамаарахгүй зүгээр. Ганцаад их сайн юм аа тий. Сүрхий юм аа. Саяны гайд шууд хараад игж штэ шүү. Чи миний анхны Монгол залаагүй. Яг яасан Монгол гэдгийг хэлэв. Looks like a Sunnis daddy. Би бас ойлгосонгүй юу гэдэг юм бол тоо гэж бодлоо. Амар мохоо.
хойд эхний англи хэлээр яриад байна. Одоо байж байгаа байх тийм. Scottish English-ээр яриад тий. A lot of money to put up and take down, but they cannot. Anyone not here? За нэг айхтар Castle Edinburgh Castle дотор аваад ирсэн бай. Угаасаа л энэ чинь Castle гэж угаасаа өөрөө ийм уул байсан юм шүү дээ. Тэрэн дээр л зүгээр ашигласан юм шүү дээ. Тэр ер нь бол манай Мел Гибсон ах бол биднээсийг бол жоохон уран сайхны тцээ юм билээ шүү. За, Edinburgh. Энэ одоо нөгөө 1600 онд байсан боо юм шүү. I'm жинхэнэ боо биш вэ? Энэ бол жинхэнэ боо биш шүү. Энэ суман гинэ ийм чулуугаар бодно ч гэж байна. Тэгснэ тэндээс дайсны дөрөнгөд боддог гинэ. Эдинбургийг жижигхэн хот байдаг гэдээсээ. Тэгсэн чинь бүр асар том хот яа. Тэр далайн эргийн хойгийн цаатал дүртэл баг очиг юм байна шүү дээ. Амар. Тэгээ доор нь боо. Сая тэр нөгөө бууддаг нэг цагаас бууддаг чи энэ шүү дээ. Энэ нөхөр өдрөө болгоо тэр зүг рүү буудаад тэнд нэг шатлаа чад. Пиво. Зураг мургийг яаж авдаг гинэ? Манай гур буудлаа орлохгүй төөрсөө. Би бол хаана байгааг нь мэдээд байгаа юм л. Зүгээр энэ гурыг яах нь гэсэн тэгээд төөрөөд энэ ардаа бүр уулын ингэрт ирсэн. Нэгч байшин байхгүй хад буудлаагаа яваад. Өөр хэвдэн. Миний хэлж өгсөн шүлгийг нэг уншаад суугаадах та. Батарей дуусгаад байна гэлз. За энэ хагийг хийдэ. Юу? За ямар ч байсан. Буудлаа ирлээ гэж. Хаус хотел. Хотын төвөөс гэхдээ нэлээд алхлаа. Өчигдөр амрааг болохоор ер нь жоохон ядарс хийгээл одоо орш нэг жижигхэн амраад тэгээд гой газар шүү дээ. гарнаа. За ямарчсан буудлал руу орё тийм ээ. За ингээ буудлал руу орж чадах байсан. Яас ядарч гэнэ өгөө. Ядарны чинь Өнөөдөр тэгвэл энэ урдлын цэцэрлэг төрөлөнд л хоны доо. 131 55 462. Тийм амар код ихгүй хаа. 462. За Эдинбургт ирээд эхний орой гараад оройны Эдинбургийг үзчихье гэсэн чинь цаг 8 цаг болчиход. Энэ хоёр маань босдгүй. Бүрийн нартай яаж сэрэг нэмэр байхгүй. Гарыг та орж ирээд унталтаа. Ингээд энэ манай буудлын өрөө жижигхэн өр. Тэ хөрхөө цэвэрхэ. Муухай санагдаад энэ яана зүгээр гой санагдана гэж босоод ир. Тэгээд гарчаад орж ирээд унтъя. За тийм ээ чи чадлаа өгшөө. Сүнсээ дууд. Дэлгүүрээс юм гоё юмнууд авсан ба шүү дээ. Дэлгүүрээс нь юм авах хямдхан юм байна уу?
дэлгүүртэйгээ л найзалцгаая. Тэгэхгүй бол яг гадуур ресторан гэх юм бол бас жоохон үнэтэй талтай шүү. Дайраад байгаа. Яг зогсолтгүй нон-стоп хөдөлж чадахгүй байна. Яг тийм болох уу гэхээр бас тийм. 2G шиг үгээ жавж гараад. Гацтай YouTube шишээ. Бай тийм үү. Явахаас. Яа.